За хөдөө аж ахуйн салбарын суур хуулийг бас жилийн өмнө өргөн барьсан гишүүдийн нэг байгаа. За ингээд үндсэндээ нэлийн жил дамнаж энэхүү бас одоо хуулийг бас одоо хэлцэж байна. За ямар ч хэлсэн сүүлийн одоо жилүүдэд бол үндсэндээ хөдөө аж ахуйн салбарын хууль тогтоомжуудыг нэгдсэн зохион байгуулалтанд оруулах, за энэ чиглэлийн одоо бодлого үйл ажиллагааг нэлээд одоо бас цэгцтэй байлгах суур хууль бол одоо зайлшгүй шаардлагатай байна гэдэг энэ үндслээр энэхүү хуулийн үндслийг бас одоо гишүүд бол боловсруулж одоо өргөн барьсан. За энэ салбарт хэрэгжиж байгаа 20 гаруй одоо хуулийг үндсэндээ зохицуулах ийм одоо бас давуу тал энэ хуулиар бол бий болж байгаа. Дээрээс нь уур амьсгалын өөрчлөлтөд сүүлийн жилүүдэд бас энэ мал аж ахуйн салбар, газар тариалангийн салбарын эрсдэлт нөхцөл байдал бол нэлээд нэмэгдсэн. Үүнтэй холбогдлолтойгоор бол энэ доктортой хөдөө аж ахуйг бас дэмжих чиглэлийн бас энэ гол заалтууд бол үүн дээр бол одоо орсон. Цаашдаа үзэл баримтлалын хувьд бол хамтарч нэгдвэл илүү дэмжлэгүүдийг авдаг байх тодорхой зохицуултуудыг энд оруулсан байгаа. За мөн дээрээс нь одоо тооноос илүү чанарт шилжихийг бас дэмжсэн ийм агуулгуудыг бол оруулсан. Салбарын хүний нөөц, сургалт хөгжил, түүнтэй холбогдлолтой зохицуултуудыг энэ хуульд бас одоо оруулснараа бас чухал онцлогтой. За энэ үндсэндээ бол одоо суур хууль учраас яг тодорхой асуудлууд гэхээс илүүтэй салбарын одоо энэ зохицуултуудыг тусгасан гэдгээр энэ хуулийн бас онцлог байгаамаа. За сая одоо иргэдэл гишүүн бас одоо олж харсан байна. Хуулийн төсөл өргөн барьсан нөхцөл байдлаасаа бас нэлээдгүй өөрчлөлтүүдийг бас ажлын хэсгээр бас орсон. Ийм учраас бас өргөн барьсан гишүүдийн одоо хувьд цаашдаа хэрэгжүүлэхдээ бас анхаарал одоо хандуулах ёстой гэдэг энэ агуулгаар би бас одоо үгээ хэлье гэж бодсон юм аа. За өртгийн сүлжээг илүү гол одоо хуулийн одоо үндсэндээ гол суур болгож оруулж ирсэн. За ингэснээр зөвхөн үйлдвэрлэлийн асуудал биш. За дизайн, маркетинг, за мөн одоо логистикийн асуудал, мөшгөх систем, хүйтэн систем гэдэг төр засгаас анхаарч чадахгүй байгаа. Энэ одоо үндсэндээ одоо асуудлуудыг бүгднийг цогцоор нь харахыг зорьсон ийм үндсэн агуулга бол үйлдвэрлэлийн процессор үндсэндээ хэмжих энэ агуулгаруугаа бас нэлээд шилжсэн ийм өөрчлөлтүүд бас энэ ажлын хэсгээр бол одоо гарч ирсэн. Тэгэхээр цаашдаа хууль хэрэгжүүлэхдээ энэ одоо салбарын уялдаа холбоонд оролцож байгаа бүх талуудын одоо уялдаа холбоог хангах чиглэл рүү нь одоо хандуулсан энэ хуулийн одоо анх өргөн барьсан одоо үзэл санааг бас авч хэрэгжүүлж одоо ажиллах нь зөв юм аа гэдгийг бол бас би бол онцлог хэлмээр байна. За үндсэндээ бол одоо үйлдвэрлэлийн сүлжээ нь бол одоо юуг хэрхэн хийх вэ гэдэг энэ агуулгыг бол үндсэндээ ярьж байгаа бол өртгийн сүлжээний хувьд бол хаана одоо яаж одоо өрсөлдөх давуу талуудыг бий болгох гэд үндсэндээ үйлдвэрлэлээс бас одоо нэмэлт бид бүхний олж харж чадахгүй байгаа олон асуудлуудыг бас одоо тусгахтаар онцлогтой. Тэгэхээр энэ хуулийн одоо үндсэндээ үзэл санаан дээр бол тодорхой өөрчлөлт орох үйц ийм өөрчлөлтийг бас одоо хийснийг бол онцлон тэмдэглэе. Тэгэхээр эдгээр агуулгуудыг бол цаашдаа хэрэгжилтэн дээр одоо бас хангаад явахыг бас одоо протокол тэмдэглүүлж бас үлдээе. За баярлалаа.